За ингээд үзэгч та бүхэндээ 5 дахь өдрийн хөтөлбөр зөвлөгөө хүргэлээ. За студид маань зочид маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За хост төв гэдэг мэрэгжлийн сургалтын төвийн бас хамт олон маань хүрэлцэн ирсэн байна. За эхлээд үзэгчдээ өөрсдөө танилцуулъя. За намайг Хотгон Цэцэг гэдэг хост төвийн ажил хөдөлмөрийн чиг баримжаа олгох зөвлөх мөн сургагч багш байгаа. За би хос сургалтын төвийн Солонгос хэлний багш Мөнх Уянган. Хос төв гэхээр хос мэрэгжил олгодог гэсэн үг үү? Яасан гэсэн үг үү? Яадаг гэсэн үг үү? Ер нь бол нөө манай хос төвийн манд гол онцлог нь 3 байгууллага нэгдэж одоо нэг цэгийн төв нээсэн байгаа. Тийм тэрэн дээрээ одоо иргэд маань ажил хайгаад ирнэ. Тэгэхэд хөдөлмөрийн биержээр үргэлжлүүлээд мөн ажил хөдөлмөрийн чиг баримжааны зөвлөгөө аваад тэгээд мэрэгжлийн сургалтад хамрагдаад ингээд хос үйлчилгээнүүдийг бас авах боломжтой байгаа. За сургалтын төв маань байгуулагдаад шинэ хэдэн жил болж байна те? За ерөнхийдөө бол хөдөлмөрийн биержийн үйлчилгээ бол 5 жил үйл ажиллагаа явуулж байна. Сургалт маань бол 3 дахь жилдээ бол үйл ажиллагаагаа явуулж байна. За солонгос хэлний багш маань яг солонгос хэлний одоо сургалт маань хитнээс эхлээ хизээс эхлээ явагдаж байна те? Ер нь сургалтын хөтөлбөрийнхаа талаар таяр маань танилцсан. Тэгэхээр солонгос хэлний сургалт маань явагдаад одоо 3 дахь жилдээ явагдаж байна. Тэгэхээр сургалт маань болохоор дотроо ямар чиглэлээр ямар сургалт явагддаг вэ гэхээр за нэгдүгээр солонгос хэлний анхан дунд шат бас хоёрдугаарт топогт бэлддэг. 3дугаарт Келбит буюу одоо солонгос руу хөдөлмөрийн гэрээгээр явахаар зорж буй тийм ээ суралцагчдад зориулсан сургалт. 4дугаарт одоо аялын виз мөн эмчилгээний виз авсан нөгөө нэг хүмүүсээ штэ тэр хүмүүст зориулсан ярианы 14 хоногийн төрөвчлсөн хичээлүүд. Ийм чиглэлүүдээр сургалт маань явагддаг аа. Бас их гоё юм байна те. Яг нөгөө төрөл жанртанд одоо шинэ эмчилгээний ч юм уу одоо ингээд явах аяллаа ч юм уу явах яг тэрэндээ тохируулаад 14 хоногийн одоо юм төрөвчлсөн сургалт гэхээр бас сонирхолтой содон байна л да тийм. Хэр хурдан сурах уу ер нь? Сонирхолтойгоос гадна амар үр дүнтэй л тийм. Өөрөөр хэлбэл энэ 14 хоногт бол ингээд байнга дүрм оруулаад байнга ингээд яахгүй өөрөөр хэлбэл дандаа ингээд нөгөө ярианы хэлбэртэй практик талаар нь тэгээд одоо эмчилгээний виз хүсэж байгаа хүмүүс авах юм бол за солонгост очиод тийм ээ одоо эмчилгээгээр одоо эмчлүүлэхэд юу юунд анхаарах өөрчлөлөхэд юу юунд анхаарах вэ? Тэнд очиод магадгүй аялын виз авчаад тэнд очиод ажил хийх юм бол юу юун дээр анхаарах вэ? Ямар газруудад хандвал зүгээрээ гих мэтлэн практик тал дээр нэг зөвлөгөө өгөх тийм ээ. Дээрээс нь мэдээж эрэг хамгийн гол чухал юм гэхээр солонгос хэл ярианы хэлбэр дээр нь. Сайн сургах асуудал. Бидний хувьд одоо юу нийтлэг нэг зам байдаг шүү дээ. Ингээд хэл сурахаар ингээд жоохон санаа зовоод идэг тий. За яг хөө ингээд ер нь одоо бид өөрсдөө суралцах хэвчээ гэсэн ингээд тийм илэрхийлэх юм их муу байдаг шүү дээ. Яг нээлттэй ярилцаад тэр айцаа давчвал хэл сурахад их амархан байдаг юм шиг байна тий. Тэгэхээр энэ бол нээлттэйгоо ярилцсан л гэсэн үг байна. Тийм ярианы хичээл гэсэн үг. Нээлттэй ярилцах. Мэдээж яриг уншуулж бичиж сурах нь ойлгомжтой. Тэгээ хамгийн гол юм нь гэхээр ярианы хичээл, ярианы тал дээр аяанда ингээл багш хүнээс асуу их шалтгаалдаг л да альва сургалт гэдэг чинь өөртөө анханасаа ингээл хоорондоо тийм ээ за бие барихгүйгээр за одоо ингэж яриа шүү тэгэж яриа шүү гэж анханасаа нээлттэй авах юм бол хүүхдүүд бие барихгүйгээр хэлийг амархан сурж эхэлнэ. Насны хувьд бол юугүй шүү. Насны хувьд бол хамаарахгүй. Ер нь бол 100 болоод ирэх тусам оюутан сурагчид мөн эмч нар багш нар явах. Хугацаа нь болохоор 14 хоног. Ер нь эмчилгээний виз маань өөрөө болохоор 14 хоногоор ихэвчлэн гардаг. 14 хоног 1 сар байна. Аялын визээр болохоор 3 сараар виза авчаад очиод 14 хоноод ирэх хүн ч байна. Очиод сар болоод 3 сар 2 сар болоод 3 сар бүр дуустал нь байж байгаад ирдэг ч хүмүүс байна. Тэгэхээр тэр хүмүүс маань огт одоо солонгос хэлийг огт мэдгүй уншиж бичиж чадахгүй тэгсэн мөртөө ярьж чадахгүйгээр очвол ер нь их хүндрэлтэй байдаг л. Тэр эндээс ингээл нэг ойр зурхнаа ойлголцдог ойр зургийн практик тал дээр ойлголт аваа явах юм бол солонгост очиход ирсэн. За дэрэгдээ бас хөдөлмөрийн биерчтэй гэсэн тий. Энэ талаар бас мэдээлэл өгөөч. За хөдөлмөрийн биерч маань болохоор ерөнхийдөө хараа дүүргийн хөдөлмөрийн хэлцүүд бол тухайн дүүргийнхаа иргэдэд үйлчлээд байдаг шүү дээ тий. Манай хөдөлмөрийн биерж бол Хөдөө орон нутгийнхч бай, Улаанбаатар аль дүүргийн иргэнч тэр бүгдээрээ
одоо манай төвөр үйлчлүүлэх боломжтой ажил хайж байгаа хүн бүхэнд нээлттэй байгаа. Тэгээд тэр иргэд маань хүсвэл ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчлсан болон бүлгийн хэлбэрээр зөвлөгөө авах боломжтой байгаа. Тэгээ хүсэл сонирхолд нь нийцүүлсэн одоо ажилтан зуучилж үйлчилнэ. Тийм байгаа. Одоо бол бид нар бас иргэдтэй илүү хурж ажиллахаар зорж байгаа. Тэр нь болохоор эхний үйл ажиллагаа нь бол нэгд өдөр буюу 4 сарын 15-нд ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөд ажиллаж байна. За энэ дээр бол энэ дээр бол одоо онцлог нь бол юу байгаа? Ажил олгогч нар өөртөө ирээд тэгээ шууд одоо иргэдтэй уулзаад ажилдаа авах ийм том боломжтой байгаа. Тэгэхгүй бол нөө иргэд чинь одоо ирж уулзаад буцаал ажил олгогч руугаа явуулаад анкет бүглүүлээл тэгээд дараа нь холбогдохгүй байдаг тий иймэрхүү асуудал гардаг учраас нээлттэй өдөрлөгдөр ирснээр шууд уулзах боломжтой байгаа. Хаана болох уу? Манай хаяг бол юу байгаа 10 дугаар хороодлын нөгөө хаан банк байдаг штэ. Хаан банкаас яг чанга хоошоогоо явангууд 81 дугаар байр байгаа. Тэрний нэг давхуртал яв. Хостов гэдэг. Хостов гэж болоод юм штэ. Ер нь одоо танаа төвөр дийлэнхтэй аль одоо ангийг илүү их сонирхон суралцдаг вэ? За хавар дулаархаар 100 гэл ингээл оюутан сурагч төрөл амрын штэ тий. За энэ тал дээр бас мэдээлэл хүргээч. Ерөнхийдөө бол ихэнхдээ бол яг улирлаас шалтгаалдаг юм уу. Тэгээд оюутнууд амраад хаврын сезон ер нь юу аль анги? Хаврын сезон уу? Хаврын сезон Солонгос хэл одоо Келбит буюу Солонгос руу хөдөлмөрийн гэрээгээр явах гэж зорж байгаа хүмүүс их ханддаг хаврын улирал. Яа тэгвэл яг хаврын улиралд энэ шалгалт нь өөрөө болдог учраас энэ шалгалтанд бэлдэх гэж хүмүүс их орж ирдэг. Хөдөлмөрийн биржээр бол ерөнхийдөө яг хаврын улирал ирэнгүүт за одоо ажил хий гэсэн хүмүүс айгүй гарч ирдэг. Тэгэнгүүт ерөнхийдөө ажлын байрнууд ч гэсэн нөгөө дулааны улиралд одоо улирлаар ажилладаг ажил олгогч нарын үйл ажиллагаа эхлээд тэгээд ажлын байрууд ч нэлээдгүй нэмэгдээд ингээд ирдэг байгаа. Тэгэл аль аль нь зинхийд ажил эхэлдэг үе л дээ. Тийм шүү. За та хоёр маань цайгаа ууж гин үү? Одоо цайныхаа талаар бит хоёр ярьж өгье. Хоёр их ярьлаа гэж их сонирхлоо. Тийм. За манай нэвтрүүлэгтээ байнгын хамтарч ажиллаж байгаа доктор Баатрын цай байна. За тэгээд өнөөдрийн ууж байгаа цай үндэсний үйлдвэрлэлт. За өнөөдрийн ууж байгаа цай бол дархлаа дэмжиж байгаа цай. Одоо дотроос чинь дэмжиж өгч байгаа ингээл. Хаврын улиралд хамгийн хэрэгтэй. Амт нь гоё байгаа. Хамгийн гол нь аюу гоё амттай. Үндэсний үйлдвэрлэгч болохоор бүр гой санагдаад байна. За ингээд болохоор цай маань өөрөө бас аюу олон төрөл байгаа юм байна. Тийм маш олон төрөл байгаа. Дархлаа, ядаргаа гэх тээ. Тэгэл уушиг гэл маш олон төрөл байгаа. Тэгээ дараа нь бас гэр бүлийнхэнтэй зориулаад аваад ус хэрэглээд үзээрэй заяа. За тэгээд одоо би бас хэлний тал дээр солонгос хэлний тал дээр асуумаар санагдлаа. Солонгосын сурах нэ. Япон хэлний хувьд гэх юм бол одоо нөгөө хирогана, катагана гэл нөгөө юм бас жоохон хэцүү шүү дээ тий. Солонгос хэл ер нь сурахад ер нь хэр амархан бэ. Тэгээд ер нь солонгос хэлний онцлог давуу талыг бас үзэгчдээ бас танилцуулъя. За солонгос хэл сурахад ер нь ол их дөхөмтэй амархан хэл гэж ойлгож байна. Яагаад вэ гэхлээр энэ өөрөө өгүүлбэрийн дис дараал манай Монголын өгүүлбэрийн дис дараалт ижилхэн. Тэгвэл харин. Тэгэхээр энэ чинь нөгөө нэг одоо англи болохоор дис дараал нь өөр болоод тэгэхээр энийгээ дагаа дүрм гэж явагддаг шүү дээ. Харин солонгос болохоор энэ дис дараал нь ижилхэн болохоор өгсийн сангаа байжуулаад өөрөөр хэлбэл үгээ сайн чэйжлээд байхад энэ хэлийг сурахад бол их дөхөмтэй л. Тийм. За дандаа одоо нэг өгүүлбэр заагаад. Одоо бид нар яг үндэ бол одоо телевиз дээр солонгос кино маш их гардаг болсон. Ер нь бол ингээд хэл сурахад айгу дөхөн баг солонгос хэл сурахад тий. Бүр ингээд нөгөө орж ирэхэд чинь баг ингээд хүмүүс чинь солонгос хэл үзээгүй байгаа штэ. Зүгээр кино дараа нь үзээр агаал за энэ чинь нөгөө аав ээж гэдээ ядаж наа зах энэ нөгөө ах бах гэдээ ингээд яаж чадчихсан гэдэг. Одоо ингээд энэ байж тээ опаа гэ. Би амар зөв үгүүдийн сурдаг байхгүй. Ачмаа. Би болохоор амар зөв үгнүүдийн сурдаг шүү дээ. Нага, гар.
Үлдэлж яахгүй юу? За дандрыг тэгвэл гоё туршилт яач таяр. Ер нь хэр аяастай шалгах гээд байна Кино драмаас болохоор ямар үгнүүд хамгийн их одоо чихэнд чинь хооногсож байна тийм ээ? За стар мэдхгүй одоо ингээд тулчаар орлогчоор ажилладаг гэдэг ч юм уу те? Би гэдэг юм уу тийм сэтгүүлч мэрэгчлээ гэдэг юм хөтлөгч би роялти намайг дандар гэдгээ. Хитэн настай. Би роялти хөтлөгч хийдгээ гэвэл одоо юу вэ? За тий. Тэгээ нөгөө нэг За мэдээж хамгийн эхлээд зүгээр өөрийнхөө нэрийг бас хэлээ сурах нь бас зүйтэй тийм ээ. Миний нэрийг хэн гэсэн бэ? Дандар. За миний нэрийг Дандар гэж хэлэхэд Чэрэмэн Дандар юмнэ да гэж хэлнэ. Чэрэмэн Дандар юм. Дандар. Гэтэ нөгөө солонгос хэлж өөрөө бас их гой зөөлөн штэ тийм ээ. Тэгэхээр багш маань юм гой чөлөөтэй юм чи хэл сурахад айгу гоё ах юм байна. Тий багш бол айгу чухал штэ. Хэл сурахад бол тий. Дагаад тос төврөө явцсан байх. Ажаа мартаад. Хамаг таймаг нь аваа явсан байна. Хамаг таймаг таа. Очоод өө цайгаа өнгө хоёулаа хэл сурнаа гэсэн. Үнээр гоё амттай цай. Тий. Үнэн үнэхээр гоё амтгч. За тэгээд бас нэг ангийг бүр онцгойлон бас ярмаар байна л да. Энэ бол цэцэрлэгийн туслах багш те. За яг энэ туслах ангийн багш дээр хэд хоногийн сургалт байгаа вэ? За төгсөөд яг ажлын байраар хангагдах уу? Хэр боломжтой вэ? Манайх бол цэцэрлэгийн туслах багшаар 2 төрлөөр сургалт маань явагддаг. Нэг нь болохоор төрөвчлсөн хугацаанд буюу 21 хоногийн хугацаатай. Энэ нь мэрэгжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ олгодог ийм сургалт байгаа. Одоо нэмэлтээр бид нөгөө ажил олгогч нарынхаа тавигдах шаардлаганд үндэслээд өндөр зэрэглэлийн цэцэрлэгүүд маань юу яагаад гэдэг вэ? Одоо солонгос хэлтэй, англи хэлтэй багш нар байна уу гэд манахаас шаардаад ирдэг. Тэгэнгүүт бид нар одоо 21 хоногийн сургалтаараа тэр мэдлэгийг өгч чадахгүй шүү дээ. Тэгэхээр 3 сарын мэрэгшүүлэх ром дипломтой ийм сургалтыг бас явуулахаар ажиллаж байгаа. Энэ бол 22-нд бол эхэлнэ. Энэ нь солонгос хэл сурна, бас англи хэл сурна. Дээрээс нь одоо компьютер, албан яриг хөтлөлт одоо тэр ажил олгогчоор шаардж байгаа бүхэл тавигдах шаардлаганд нийцүүлсэн ийм одоо цэцэрлэгийн туслах багшийг бэлтгэн гаргахаар одоо зорж ажиллаж байна. Одоо ингэж яг хэлээд очвол яг суралцаал ирэх намар ажилд ороход тохиромжтой гэсэн үг шүү дээ. Тэгээ зуны цэцэрлэгүүд ч гэсэн их үздэй. Их байгаа тийм. Тийм шүү дээ. Одоо нэг өдөр өнжүүлж. Ажлын байр одоо ажилд ороход бол их боломжтой мэрэгжил гэж ойлгоод байгаа шүү дээ. Тийм. Ер нь бол хамгийн эрэлттэй мэрэгчлүүд хүүхдээ ажилладаг ч юм шүү дээ. Тийм шүү дээ. Чанга ажил шүү дээ тий. Чанга ажил мөн. Чанга солонгосоор явж байгаа. Чанга ажил мөрдөө хамгийн гоё нэрхтэй, хамгийн гоё ажил. Гэтэ нөгөө яг хийгээд ирвэл бас хүндрэлтэй асуудал мэдээ зөндөө байдаг л ахал та. Гэтэ энэ чи өөрөө хүүхдүүдтэй яахаар хамгийн гоё. Тийм шүү дээ. Ямар өргөн мэлээ хүүхдүүд тийм. Манай багш нар бол ингээл төгсөөл ирээд ер нь ажлын байрууд бол барыг дадлага хийж явахдаа л олчдаг штэ. Тийм. Тэр хөдөлмөрийн биржээрээ дамжуулаад тэгээд ажиллаж. Тэр ийм юм шиг байна тий. Аливаа нэг зүйл одоо чиглэл суралцъя гээд өөртөө зориод мөнгө төр төлбөрөө төлөөд тий цаг хугацаа зөв сайхан ашиглаад тэгээд ингээд зориод тэр өөрийн хандлага бас нэг би нэг сайхан ажил төрөлтөө болчих энэ яг чиглэлээрээ суралцъя гээд хандлага бас их чухал юм шиг байгаа. Энд дээр бас таарийн хувьд ямар зөвлөгөө өгөх вэ? Ер нь анги хамт олон донд нэгэн ижил суралцаал яг амьдрал ажил дээр гарахаар ялгараал ирдэг шүү дээ тий. Яг зөв. Тэгээ бид нар нөө сургалтаа эхлүүлэхдээ хамгийн ихний хичээл бол одоо эрэг хандлагын талаар хичээл бүгдэнд нь ордог байхгүй юу? Одоо тэрэн дээрээ яг одоо тухайн суралцагч нар маань 10 суралцагч байлаа гэхэд бол за яагаад одоо энэ мэрэгчлийг сонгон суралцах гэж зорж ирвэ хэрэгцээг нь ерөөсө тодорхойлдог. Үнэхээр зүгээр нэг альтраад ороод ирсэн үү гэсэн. Ажилмаар дурлаад ирсэн үү тий? Ажилдаа дурлаж ажиллана гэдэг бол тэр ажил дээрээ ч сайхан байна. Тийм үстэй. Тэгэхээр тэр хэрэгцээг нь тодорхойлоод тэр мэрэгчлийнхаа онцлогийг танилцуулаад ингэж сургалтаа эхэлдэг болохоор ерөнхийдөө айгүй дуртай сургалтаа эхлүүлдэг ийм онцлогтой байгаа. Ер нь ямар анги байгаа вэ? Мэргэжлийн сургалтын төрлүүд нь бол цэцэрлэгийн туслах багшаас гадна одоо солонгос хэл байна тий. Солонгос хэл дотроо бас өөр төрлөө шүү дээ тий. За тэгээд дээрэс нь худалдагч, газ, хүнд машин механизмын оператор, барилгын засал чимэглэлч мөн оёд лэсхүүрийн анги байна. За гоёл чимэглэл, гар урлалын анги байна. Энэ бас аягүй онцлогтой одоо нэг хонхны ир болж байгаа шүү дээ тий. Тэрнтэй холбогдуулаад гоё эмэг зүйлд малгайд тэгээд гоёл чимэглэлүүдийг хийх боломжтой ингээд суралцах боломжтой тийм ийм анги байна. Тэгээ удахгүй
наадан болон тэгэл наадмаас өмнө бас дээлэн дээр тий гоё чимэглээ бас өөртөө сурч юу наадам бол тий. Мөн бас нэг онцлоход юу байгаа. Одоо оюутнууд чинь сургуулаа төгсөөд ирэнгүүл одоо ажиллагч нар тавигдах шаардлага дээр нь туршлагатай гэдэг ч юм уу тий. Ингээд нөгөөдөл чинь ажилдаа орох гэхээр хэцүү байдаг. Тэгэхээр манайх нэг ops manager буюу албаар хөтлөлтийн одоо ажлын байранд бэлтгэх анги гаргаад байна л да. Энэ нь одоо ажлын байранд бэлтгэх гэдгээр онцлог. Одоо яг дуршлагагүй байгаа тэр оюутнуудад зориулаад одоо опсын ажлыг яаж хийх юм те ядчил наазах нь одоо тэр принтер сканераа ажиллуулж чаддаггүй шүү дээ. Тэрэн дээр нь хүртэл бүх юмээ ингээд одоо практикаар зааж өгөх ийм одоо сургалтуудыг зохион байгуулж байгаа. Тэгээ оюутнуудтай бол бүр төлбөрөө 50% хөнгөлж байгаа. 50% хөнгөлж байгаа. Энэ хөнгөлт нь хэр удаан үргэлжлэх вэ? За ер нь бол оюутны одоо төгсөх хүртэл үргэлжилнэ. 6 сарын бараг дундуур 6 сарын дундуур хүртэл. Тэгэхээр одоо амжилт бүртгүүлээ суралцах юм шүү дээ. Юу гэдэг институт авчаал анги одоо зарим нэг сургалтын хувьд бол гэдэг чинь ингээд элэлтэд бүртгэж дуусны дараа ч юм ингээд хоног хугацаа алддаг ш. Танахны хувьд яг элэлтэд аваад маргааш нь сургалтын яг хоёр нь ямар хуу бас дөрвөн журмаар явагддаг. Манайх бол ерөнхийдөө энэ ops manager болон цэцэрлэгийн туслах багшийн сургалтууд бол 21 хон төрөвчлсэн хугацааны сургалтууд учраас 7 хоног бүр эхэлдэг анги маань. Хүлээгдэхгүй хүлээгдэхгүй юм тий. 7 хоног. Хөдөө орон нутгаас хэр ирж байна? Ер нь л ихэнх нь хөдөө орон нутгаас зорж ирдэг. Зорж ирж байгаа тий. Тэгээд тэрэндээ ажилд ороод ингээд явдаг. Зарим нь яхаа Улаанбаатар хотод бол ажилласан хүмүүс байгаа л да. Одоо ингээд Солонгос руу нэг гэрээгээр хүмүүс ер нь монголчууд их Солонгос руу л явдаг шүү дээ тийм ээ. Ажлын гэрээгээр гээл. Тэгээд гэрээгээр явахын тулд Солонгос хэлний шалгалт авлаа. За тэнцнэ, тэнцэхгүй гэл асуудал их үүснэ. Энэ дээр бас яг хамгийн гол нь хэлний асуудал бол маш чухал байдаг тийм ээ. Тэгэхээр яг танаа сургалтын төвд одоо сурснаар сурсан төгсөгчдийн одоо хэдэн хувь нь бас Солонгос руу амжилттай явж чадсан байдیں۔ Бас манай сургалтын төвийн амжилтыг асуугаад байгаа юм шүү дээ. Үр дүнтэй сургалт явагддаг вэ? За, хичээлийн минь хувьд гэхээр одоо тийм ээ одоо Келбит буюу Солонгосоор хөдөлмөрийн гэрээгээр явхаар зорж буй суралцагч нар зориулсан сургалт маань өөр 1 сар хичээлтэй. За, энэ 1 сард болохоор ажлын 5 өдөр буюу даваагаас баасан гарын хүртэл өдөр болгон академик цагаар 4 цагаар. Тэгэхээр бусад сургалтын төвөөс давуу тал нь юу вэ гэхээр цаг урттай гэсэн үг. Цаг ихтэй. За, академик цагаар 4 цагаар өдөр болгон хичээлээ авах нь харин хагасаа өдөр буюу бэм гарагт болохоор энэ тэр тухайн 7 хоногт үдсэн хичээлээ нэгтгэж баттгаж ингэж ордог. Тэгэхээр өөрөөр хэлбэл өөрийн хичээл нь үе шаттайгаараа яг ингээл за энэ хүүхдэд мань яг энэ 7 хоногийнхоо хичээлийг ойлголоо тийм ээ. За ингээд дараагийн 7 хоног ингээд заахад энэ хичээл мань боломж юм байна гэж багш үдсний дагуу дараагийнхаа үе шат руу ордог гэсэн. Тэгэхээр нэгдүгээрт академик цагаар 4 цаг буюу цаг маань урт байна. Хоёрдугаарт анги бүртэл суралцагч нар маань одоо нэг анги бүртэлд олуулаа биш. Цөөнтэйгээр. Ааха. Тэгээд дээрээс нь болохоор анги танхим маань цэвэрхэн сурахад тоглог тийм ээ. Ингээ хүй сургаад уулаасаа тийм штэ тийм ээ. Бас тоглог орчинд тийм ээ. Тоглог орчиндаас хичээл ном тийм ээ сурахад бас өөр. Дээрээс нь манай сургуулийн төвч өөрөө номын сантай байна тийм ээ. За хичээлээс гадуур одоо нөгөө өөрийнхөө хүссэн цагтаа бүр ингээд боломжоор тийм ээ өглөөнөөс орой болтолч юм уу хүссэн цагтаа хичээлээ давтаад суух давтлагын өрөөнүүд байна. Wi-Fi орчнууд байна тийм ээ. Тэгэхээр энэ бүгд ингээд өөрөө энэ маань өөрөө сургалтанд бол давуу тал болж хуурж байгаа л да. Тэгэхээр хамгийн гол нь нөгөө нэг цаг маань урт тэгээд цөөхөн суралцагчтай учраас багштайгаа суралцагч олох нь ингээд тийм ээ туулж ажилдаг учраас сургалт маань ер нь бол их дайггүй чанартай явагддаг. За тэгэхээр нөгөө нэг сургууль одоо Келбит тийм ээ одоо хөдөлмөрийн гэрээгээр явах чагаа хүмүүс оройсон суралцагч нарын маань 70-80% нь ер нь бол тэнцсэн. За тэнцээд одоо өдөөд Солонгост ажиллаж байгаа хүмүүс бол байна. Тэнд ажил хөдөлмөр ирэхлээ тийм ээ явж байгаа хүмүүс байна. За тэнцэн мөртөө сонгогдсон үлдээгээд явж байгаа бас суралцагч нар байна. Мөн нөгөө нэг тестийнхаа шалгалт буюу тийм ээ одоо сургуулийн төвд энэ шалгалтанда тэнцэн мөртөө эрүүл мэндийн дээрээ бас тэнцээгүй хүүхдүүд ч бас байна. Тэгэхээр ерөнхийдөө болохоор чанарын хувьд бол бас том боломжийн гэж хэлмээр байна тий. 70-80% нь ал тэнцдэг. Одоо өргөжлөө шүү визний тухай асуу авчих. Үгүй одоо ер нь виз гарахыг удаад байгаа юм шүү. 70 оноо байгаа юм шүү. 70 оноо байгаа юм шүү тий.
Тэгээ бас нэг одоо энэ 70 хоног бас өсөлт явуулсан юм байл л шүү дээ тий. Арай жоох хурдалж өгөөч ингээд юу гэдэг нөгөө жоохон хоногийн наашлуулаач 70 хоног хүлээх зурч юм бас гадагшаа өөр орон морон руу ямаар штэ гэж төсөлт гаргасан байл ш. Энэ ер нь сүүлийн үеийн мэдээл байна уу? Ер нь бол яа харахгүй тийм хүсэл гаргасан л мэдээл байгаа тийм тий. Үнэхээр солонгос хэл бол одоо сурахт маш чухал болж байна та. Ер нь ингээл одоо багш нарын хувьд болохоор бас 100 нь ингээл яваал ажил хөдөлмөр эхэлж байна тий. Тэгэл 100 нь ер нь ихэд бас их ажил хийх гэж явж штт. Яг энэ ойр зургийн үгдгийн ажилд ороод сайхан одоо мэдлдэг тий. За ажлаа одоо тэр энийг хийхд ойлгодог. Ийм хугацаанд бол 14 хоногийн хичээл сурч болно гэсэн үг юм уу тий? Тэр нь бол зүгээр яарч байгаа хүмүүс. Би зүгээр ингээл зөвхөн одоо ингээл виз нь гарцсан. Тэгсэн мөртөө бүр уншиж чадахгүй, бичиж чадахгүй. Тэгсэн мөртөө юу ч ойлгохгүй хүмүүс яарж байгаа хүмүүс. Тэр хичээл сурах боломжтой. Тэрнээсээш тэр хүн чинь манайх чинь бас нөгөө солонгос хэлний анхан дуун шатын сургалт явуулж байгаа шүү дээ. Анхан шаттай цэгц дараатаагаар ингээд цаг нь байх юм бол тийм ээ сараар ингэж үеэ ахиулж ингэж сурвал мэдээж хэрэг илүү тийм ээ. Тэгэхээр нөгөө энэ сурвал маань өөрөө болохоор ингэж нөгөө ганцхан хичээл заагаад байдаггүй. Ганцхан ингээл хичээл дүрм гээл ингээл ганцхан ингээд байдаг. Өөрөө би өөрөө болохоор солонгост их удаан амьдэрсэн хүн. Тэгэхээр солонгос орны талаар их сайн мэднэ. Тэгэхээр нөгөө одоо энэ дээр уялдаад тийм ээ за солонгос орн гэж ямар вэ? Тийм ээ соёлын талаар солонгос хүмүүсийн өөрсдийн онцлогийн талаар заамтай өөр гих мэт. Ерөнхийдөө хүмүүс наа заах нь мэдчих зүйлүүдийг мэдээж яриг бас хэлэх ёстой зүйлүүдийг хэлж өгнө. Дээрээс зөвлөгөө олж байгаа шүү дээ. Энд чинь зөвлөгөө авахгүй юу. Тэгээд одоо эмчилгээр явж байгаа бол одоо тийм ээ ийм одоо эмнэлэгт ингэж хандвал зүгээр одоо гих ч юм уу. Ерөнхийдөө л ямар энэ хүнд ямар солонгос соёл ямар шаардлага байна тэрнийхэн дагуу зөвлөгөө өгдөг. Хичээлээсээ гадна хэлж ирдэг тийм. Тэгэхээр ер нь сурлагч нар маань ч гэсэндээ ер нь сэтгэл ханамж өндөр шүү. Өндөр. Ер нь одоо ингээл анхан дунд гээл 14 хоногийн гэж ярьж байна те. Ер нь хамгийн урт хугацааных нь хэдэн сарын сургалт байт юм. Ер нь одоо хэдээс хэдэн хоногийн сургалтууд гэж бас байна. За хоногийн сургалт гэхэл 14 хоногийн сургалт маань байна. Тэрнээс доош 7 хоног гэвэл бол энэ бол уудаас өөрөө харьцуулшгүй асуудал болоод ирнэ шүү дээ тийм ээ. Тэгэхээр 14 хоног нь хамгийн 7 ахна. Өөр болохоор анхан дунд шат гэж байгаа. Гэтэл анхан шат нь өөрөө 1-2 доор төвшин гэхээр 1 сарын 1-р төвшинд 1 сар 2 доор шатын 2 сар дараагийн 2 дахь сар дээр гих мэтлэн 9 дараатаагаар явна. Тэгэхээр манай сурвалд болохоор одоо хойштын төлөвлөгөө маань юу вэ гэхээр одоо анхан шатнаас эхлүүлээд бүр агсан шат буюу гүнзгийрүүлсэн шат хүртэлх цогц сургалт явуулъя гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. Цогц сургалт. Өөрөөр хэлбэл үсгээ мэдгүй орж ирээд бүр дээд төвшин хүртэл сургадаг болгоё тийм ээ. За ийм төлөвлөгөөтэй байгаа. Хоёрдоор тэгэхээр юу вэ гэхлээр одоо нөгөө нэг одоо тийм ээ албан ёсны ийм орчуулгын төвтэй болъё гэсэн бас ийм нэг төлөвлөгөөтэй байгаа. Гуравдаарт юу вэ гэхээр тийм ээ одоо нэг тиймэрхүү олон янзын төлөвлөгөөнүүд бол ярилцсан байгаа. Одоо бол тийм ээ ярилцаад энэ төвшөндөө явж байна. За өөр аль ангийг бас онцлог ярих вэ? За таарыг ч одоо ингээл ээжлэл яриулаад байна. Одоо манайхаас нэг компьютерээс сургалт явагддаг. Тийм энд нь болохоор байн ганцаарчлснаар ерөөсөө явуулаад тухайн хүн хүсэл хизэнээс бол өнөөдөр оройноос шууд сурах гэхэд л ерөөсөө нээлттэй байгаа. Энэ нь 10 орооны бичээсээ зөвсүүлээд компьютерийн одоо хэрэглээний агсан төвшин хүртэл суралцах боломжтойгоор юм сургалт маань байнга явагддаг байгаа. Тэгээд мөн одоо байгууллагуудын захиалгаар сургалтуудаас явагддаг байгаа л да. Тэр нь бол тухайн ажилтнуудаа ур чадварыг дээшлүүлэх, одоо хандлагын сургалт, чадварчуулах энэ сургалтуудыг бол захиалгаар авдаг байгаа. Бид нар бол одоогоор TESA group, MGC group-тэй бас хамтарч ажиллаад мөн нийслэлийн татварын газартай хамтраад ажилтнуудын эрэг хандлага, харилцааны сургалтуудаар бол чадварчуулсан байгаа. Ингэж ажилладаг байгаа. За. Тэр маань нөгөө даваа тал хэллэр нөгөө хажууд хөдөлмөрийн дээштэй болохоор тийм ээ. Энд өөрөө нөгөө сургалтай болчихно. Хөдөлмөр жуулчлаа. Маань хэлсэн шүү дээ. Тэгээ номын сантай, давталгын өрөөтэй гэдэг. Энэ маань тийм орчин гэдэг. Энэ маань яагаад ингэж байгаа вэ? Нөгөө Монгол улсаас одоо хөдөлмөр эрхлэлтийн үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллага тавигдах стандарт гэж байгаа байхгүй юу? Тэр стандартыг хэрэгжүүлж байгаараа маш том онцлогтой баг Монгол улсын хэмжээнд бол 2 дахь одоо байгууллага болж байгаа. Орчин 5 дахьтай суралцах орчин 5 дахьтай байна гэдэг чинь маш чухал шүү дээ тий.
За тэгэл одоо үзэгчд маань бүртгүүлэл сураад л байж тээ тий. Тэгэхээр нөгөө нэг одоо зөвхөн солонгос хэл дээр ярих юм бол тийм ээ. Солонгос хэл дээр ярих юм бол нэг өдөр ирээд үнгүй тийм ээ зүгээр сууж үзэж болно. Сууж үзээд танилцаа сууж нээлттэй гэсэн. Сууж үзээд таалагдвал тийм ээ үргэлжлүүлээ сурах боломж байна. Нэг сайхан мэдээд дуулгачих уу гэж. Гоё хэмжээд болохгүй. Одоо яг одоо энэ одоо нэвтрүүлгийг үзэж байгаа одоо манай сургалтанд хамрагдахыг хүсэж байгаа иргэдтэй зориулаад өнөөдөр бүртгүүлье гэх юм бол 20% хөнгөлөлттэй төлбөрөөсөө хөнгөлөж байгаа. Ямар гоё юм бэ? Тийм төлбөрүүдээ нэрээ танилцуулаад байгаа юм байна шүү дээ. Тийм биш үү? Би одоо энэ асууж болох юм болоо болохгүй юм болоо гэх. Ер нь бол альва нэг мэдээлэл хүрэхэд ер нь үзэгчдийн одоо би өөрөө телевизээс сууж байгаа ч гэсэн үнэн нь ер нь ямар байдаг юм үнэ л тийм шууд нээлттэй ямар байдаг шүү дээ ер нь тий. За бүр наадах чинь чухал мэдээлэл. Цэцэрлэгийн туслах багшийн 21 хоногийн сургалт маань бол 180 мянга төлбөр маань. 3 сарын мэргэшүүлэх ром дипломтой солонгос хэл англи хэлтэй анги маань болохоор 650 мянган төгрөгийн төлбөртэй байгаа. Тийм 3 сарынх. Компьютер бол 150 мянгаас 100 мянган төгрөг байгаа. Тэгээд одоо нэг шат шатаараа ялгаатай ах нь шүү дээ тий. Тийм тэгээд одоо нөгөө оюутал эсхүүрийн анги маань болохоор 280 мянган төгрөгийн төлбөртэй байна. Гоёл чимэглэл маань 200 мянган төгрөгийн төлбөртэй. Солонгос хэл маань бол одоо Килбетийн анги маань болохоор 150 мянган төгрөгийн төлбөртэй. Ийм төлбөртэйгээр одоо сургалтад маань явагдаж байна. Тэгвэл одоо яг телевиз үзэж байгаа үзэгчд одоо холбогдох юм бол энэ одоо өнөөдрийн турш 20% хөнгөлөлтөх нь шүү дээ. За тэгвэл яг одоо үзэгчд маань дэлгэцний доор байрлаж байгаа гар утасны дугааруудыг гялс тэмдэглээд аваарай. Тэгээд нэвтрүүлэг хөтөлбөр маань дууссан ч гэсэн бид нар ярилцах цаг дууссан ч гэсэн та бүхэн өнөөдрийн турш холбогдоод за түрүүн ярилцлагыг үзсэн маа нэвтрүүлэг үзсэн маа гэж холбогдоод 20% хөнгөлөлөх бүрэн боломжийг та бүхэнд олгож байгаа юм байна шүү. За солонгос хэлний багш маань харин одоо нэг энэ чинь нэг маш олон төрлийн сургалтууд байгаа шүү дээ тий. Тэр тал дээр үнэ задлж ярих уу? Одоо чинь 14 хоногийн одоо нөгөө ажлын имчилгээний болон тэрний хэд байх вэ? Анхан донд хэд байх вэ? Яараа. Бүр яачтай. За солонгос хэлний анхан дунд шат болохоор бас шатаар өөр л дөө. Тэгэхээр анхан шат нь болохоор өөрөө 120 мянга байгаа. Нэг сар нь. Маш хэмжээний боломж юм биш үү? Боломж 7 хоногийн 3 өдөр нэг орохтой академик 4 цагаар. KLP-д болохоор 7-ны 5 өдөр байгаа шүү дээ. Өдөр болгоо академик цагаар 4. Бас энэ чинь тийм хагасандаас энийг өөрөө давтна. Ялгаа авахгүй солонгос хэлний анхан дунд шат байсан ч гэсэн энийг өөр хагасандаа бас л тийм ээ тухайн 7 хоногт үдсэн хичээлээс баттгаал ингээл үе шат ахиулаад ингээ явчихна гэсэн. За 14 хоногийн одоо ярианы анги маань гэхлээр төлбөрийн хувьд болохоор 80 мянган төгрөгийн төлбөртэй байгаа. Тийм. Ямар ч байсан энэ хооронд бол хүмүүс уншдаг, бичдэг болчин тийм ээ. За наа заах нь гэхэд одоо нөгөө онгоцон суугаад одоо шар уцаа яаж бүлэх вэ ч юм уу. Ерөөсөө ингээд хооц бүглэж айгүй ер нь чухал шүү тийм. Хүмүүс зөндөө шүү дээ тийм ээ. Тэгэхээр зүгээр ингээд хүмүүст нэг хэрэгцээтэй гэсэн юм уу ингээд хэлээд мөнгө өгдөг шүү дээ. Тийм. Бараг үгүй тэгэл хүмүүсээс гойд байхгүй эсвэл ёо. Энийг бүглээд өгөөч. Яаж ярьдیں۔ Энийг бүглээд өгөөч гэж наа цааг нь одоо энийг яаж бөглөх вэ? За солонгост ингээл яаж одоо хитрхи ингээ халууны хөлрөлд одоо тий одоо ямар хувцас өмсөх тохиромж нэг зөвөр наа цаахны зөвлөгөөнүүдийг бол их өгдөг. Хүмүүс болохоор бүгд мэддэг юм шиг хүмүүст мэддэггүй зүйл үзэндээ байдаг. Мэддэг юм шиг хүмүүст мэддэггүй зүйлүүд солонгос. Өөрөөр хэлбэл одоо савхыг зөв барих вэ ч юм уу. Зүгээр амьдрал дээр ингээл харахад хүн болгоны хэрэгэлдэг, хүн болгоны мэддэг. Гэвч бас нэг солонгосын соёл гэдэг чинь өөрөө бас арай өөр шүү дээ, тийм ээ. Гэтэл манай монголчууд болохоор савх барьж чаддаггүй. Гэтэл одоо наа зах нь одоо тэрэн дээр хөөх одоо савх ингэж барих зүйтэй ч юм уу. Зүгээр наа захны ингээд зөвлөгөөнүүдийг ч хүртэл өгдөг. Мэдээж одоо тийм имлэг нь их чанартай ч юм уу. Очивол одоо тийм газараа зугаалал зүгээр ч гэх юм уу, тийм ээ. Ер нь тухайн хүндээ тохируулаад зөвлөгөөнүүдийг олгол өгдөг. За өөр чи болохоор солонгос KLP-ийн төлбөрөө ол хийлцэн, тийм ээ. Ярианы төлбөрөө хийлцэн. Анхан шатынхаа төлбөрийг хийлцэн, тийм ээ. Тэгэхээр дунд шатын төлбөр маань болохоор 180 мянга. Ингээд дахиад явчих юм биш үү? Дахиад явчих тийм. Тийм. Тэгэхээр нөгөө нэг анхан шатын хичээлээ дуусчаад эн чинь бас өөрөө тодорхой хэмжээгээр шалгалт тавина. За энэ хүн үнэхээр левелинг дээр төвшингөө хангаж уу. Тийм ээ? Хангасан үед нь яах вэ? Нөгөө бид нар чинь дараагийн шатанд ахиулна гэсэн үг шүү дээ. Хангаагүй хүүхдийг ингээл дараагийнхлуу ингээд шууд оруулна гэж бол аахгүй.
байхгүй. Сургалт маань явна. Заавалчгүй тэрэнд үнэлэлт өгөх хэрэгтэй. Энэ сургалт маань ямархуу явж энэ хүүхэд энэ сургалтандаа үнэхээр сурч чадчихгүй юу? Хэрэв сурч чадаагүй байх юм бол яг дараагийн ангид үргэлжлүүл суугаад ингээд яах боломж юм байдаг. Юу нөгөө цагийн хувьд цагийн хувьд сонголт байд юм уу? Цагийн хувьд сонголт шинэ анги хэлэх цааш тий. 4 сарын Солонгос хэлийг асуусан уу тий? Зөв. 4 сарын 15-наас эхлээд Келбит тийм ээ Келбит буюу Солонгос руу хөдөлмөрийн гэрээгээр явах гэж зорж буй хүмүүс зориулсан сургалт маань эхэлнэ. Одоо энэ жилийн 4 дахь сургалт гэсэн үг. 4 дахь анги маань гэсэн үг. Тэгэхээр өглөө өдөр оройн ангиуд байгаа. 3 сонголт байгаа. Тэгэд ерөнхийдөө бол 3 сонголт байгаа мөртөө хүүхдүүд аль ангийг илүү их тийм ээ бас анги бүртэлт маань хэдэн хүүхэд байх нь тийм ээ илүү их аль өдрийн ангийг илүү сонирхчаал өдөрлөө ингээд яах юм уу. Ер нь сонголтууд өглөө өдөр орой гэсэн сонголтууд байна. Бусад сургалтын хувьд гэсэн үү? Бусад сургалтын хувьд бол юу байгаа? Цэцэрлэгийн тослох багш бол дандаа өглөөний анги байгаа. Ерөнхийдөө өглөө 10 цагаас эхлэх. 22-нд шинэ анги эхэлнэ. 3 сарын анги маань 21 хоногийн сургалт маань болохоор 4 сарын 15-нд одоо эрх нэгтгэхэд 10 цагаас сургалт маань эхэлнэ. Тийм байгаа. Нөгөө өдөрлөг маань болохоор 12 цагаас. 12 цагаас. Тийм. За өдөрлөгөө бас дөнгөж сая ч юм уу сувгаад тохируулсан үзэгчд байж магадгүй те. Тэгэхээр өдөрлөгөө бас хэдэн өдөр хэдэн цагаас хаана болохоо дахиад нэг мэдээлэл үзэгчд өгч. За тэгээ. Манай ажлын байрны нээлттэй өдөрлөг маань 10 дугаар хорооллын хаан банкаас чанга хоошоогоо 81-р байр гэдэг байгаа. Тэрний одоо нэг давхарт зохион байгуулагдана. Ерөнхийдөө бол 4-5 ажил олгогч нар маань ирж одоо шууд ярилцлаганд оруулаад ажилдаа авна. 12 цагаас одоо болно. Иргэд маань болохоор юу бүрдүүлж очих вэ гэхээр ерөнхийдөө өөрийгөө одоо мэдээж иргэн өнөөлөх байх хэвээр. Цэд зураг бол заавал одоо байх хэвээр. Хэдэн шүү. Ер нь бол тэгэл 3-4% ч юм уу те боломжит одоо ажил олгогч нартай ингээл ганцхан хувь байвал ганцхан л ажил олгож байна шүү дээ. Тийм тэгээ боломжоор аваад ирнэ. За тэгээд одоо диплом бол дипломны хуулбар, мэргэжлийн үнэлгээ хуулбараа тэгээд авч ирээд шууд уулзаад ажилдаа орох боломжтой байгаа. Тэгээ ерөнхийдөө бид нар энэ өдөрлөгийг бол сард 2 удаа буюу одоо сарын эхэнд одоо дундуур гэсэн байдлаар сарын 1-нд эхний 1-нд болж өгвөл явуулна. Тэгээд 15-нд гээд явуулахаар зорж байгаа. Байнга тогтмолоор. Тэгээд ингээд ажил олгогч нар нь солигдоод тэгээд ажлын байрууд нь солигдоод ингээд яваад. За би зөвлөгөө авах гэдэг байна. Ер нь бол ингээд солонгос сурчих юм биш үү? Солонгос юм. Ер нь таяр ярилцаа. Маш хоёулаа энийг нэг ясаач. Солонгос сайгаа Солонгос руу одоо ингээ явхад тэр нэг гоё зөвлөгөөнүүдийг өгдөг. Одоо тэр имлэгт очиж тэр нь одоо сайн ч гэдэг юм те. За аялахад одоо гоё газар нь юу байна? Яг зөндөө. Хаагур хамгийн надад болохоор хоол нь гоё. Ерөөсөө юм. Хоол нь үнэхээр гоё. Бүр хоолны цагаар тий. Тэгэхээр нөгөө нэр үнэхээр гоё хамттай. Одоо ингээ очиод дөнгөж очингуудаас идэж чадахгүй хоолнууд байж болох ч гэсэндээ Солонгос ч өөрөө 500 гаруй нэг төрлийн хоолтой. Одоо нэг ингээл хоолнд дахиад нэг порц нэмчлээ. Тэр дахиад өөр төрөл олж хуурах гэдэг шүү дээ. Тийм ээ тэгэхээр хүн болго өөрөө өөрсдийнхөө одоо нөгөө сайн хийдэг хоолн дээр нэг порц нэмээл. Одоо тэр дахиад тэр хүний одоо өөрийнх нь нэрийн хоол болох юм уу. Гэхдээ өөрөө угаасаа нөгөө хоолны төрөл ихтэй идэх одоо нөгөө төрөл зүйл ихтэй болохоор сонголт ихтэй амттай. Тэгээд нөгөө солонгос хоол гэхээр нөгөө нэг халуун ногоотой гэж яддаг шүү дээ. Халуун ногоогоо олнод зөндөө байдаг. Халуун ногоодоо ч зөндөө. Тэгээд ерөнхийдөө л тэнд ингээл удаан амьдраад ирэх тусам л халуун ногоонд бүр их л орох байх. Их л орно тийм. Ирээл ингээл байнга л ингээл халуун ногоотой хоол идмээр санагдана. Одоо ихтэй нөгөө хоол солонгос хоол ер нь идэж үзээгүй. Тийм хүн байхгүй ашиг шүү дээ. Тийм шүү дээ. Тийм байхгүй. Солонгос хоол ингээд хоолны газрууд бол тэгээд ингээд хин бэ? Нэлэх хөхтэй. Одоо үстэй жаа. Одоо нэг виз мэдүүлэхэд улс орныхаа талаар ингээ гоё мэдээлэл өгдөг шүү дээ тий. Одоо би тэрийг очиж үзмээр байна ч гэдэг юм эсвэл тэр киноны зураг авалт болж исэн газар очиж үзмээр юм ч юм. Бас солонгос орны тэр алдартай хоолыг идэж үзэхийн тулд ч гэдэг юм ингээд хүн хүний өөрийн нэг сонирхсан зүйлүүд гэж. Тэн дээр ер нь хүмүүс дийлэнхтэй юу их сонирхдаг вэ? Яг одоо ингээл нөгөө Монголд маань болохоор ингээл бид нар ингээл зугаалаад аялаад явах газар бол яг үнэндээ болохоор хөдөө
лээдэг шүү дээ. Ингээл өөр ингээл аяа. Хамгийн дөрөнд хүн болгон өөр бас нэг наснаасаа хамаараад сонирхол нь өөр шүү дээ. Мэдээж жоохон оюутан сурагч нар явбал юмны дөрөнд хамгийн эхлээд тоглоомын газар руу явахыг бодно тийм ээ. За тэгэл наснааснаа хамаарал зарим хүмүүс далаа үзээгүй тийм ээ. Гоё очиж талаа. Надад бол Солонгосын хамгийн гоё юм л далаа санагддаг. Очил ингээл нэг тийм нэг тайван бүрнийх гоё санагддаг далаа. Тоглоомын газрууднаас гоё. За тэгээд Солонгос хэл сурахыг хүсэж байгаа үзэгчтэй ер нь ярилцах цаг манд дуусах. Тийм дуусах гэж байгаа юм байна. Ийм үр юм уу? Тийм шүү дээ. Зөвлөгөө өгч. Ер нь юун дээр анхаарах хэрэгтэй Солонгос хэл сурахад ер нь юу нь хэцүү, юу нь амархан тий бас зөвлөгөөг бас өгсөн дээр байх гэж бодож байна. Тэгэхээр миний бодлоор болохоор аливаа хэлийг сурахдаа ер нь өөрөөс нь одоо суралцагч хүн тийм ээ өөрөөс нь хүчин чармаал гаргах хэрэгтэй. Хоёрдоод өөрөө хүсэх хэрэгтэй, сурахыг хүсэх хэрэгтэй. Сонирхолтой байх хэрэгтэй. Тэрнээс сонирхолгүй одоо эцэг хин чи ял Солонгос хэл сурч хүчээр авч суулгах. Хүчээр авах юм бол тэр хүүхд зүгээр л яа харахгүй л хичээлдээ ирнэ. Гэтэл өөрөө сонирхолтой юм чи. Гэтэ одоо бол хүүхдүүд өөрсдөө би Солонгос хэл сурья л гэдэг л болсон байна шүү дээ. Тэгэхээр зуны амралтын үед болохоор сурагчид бол аюу хийрдэг, их сурдаг. Зуны амралтаар сурагч оюутнууд. Тэгэхээр хэл сурахад хамгийн гол нь өөрсдийнх нь сонирхол хэрэгтэй. Өөрсдөө энэ хэлийг сурах гэсэн сонирхолтой. Сонирхолтой байгаад нөгөө нэг хичээл маань сонирхолтой байгаад багштайгаа тийм ээ ингээд сайн ингээд туулж ажиллаад багштайгаа одоо нөгөө юу хэмдэ одоо чөлөөтэй байдлаар шүү дээ тийм ээ. Одоо бол урд нь бол бид нар чинь бол ингээд багштай загнуулаад тийм ингээд одоо хичээлийн 10 байрал маань болохоор өөр шүү дээ. Энд чинь юм болгоо арай өөр чөлөөтэй тийм ээ ингээд тийм ээ. За ингээд маш их баярлалаа. Ер нь мэдээллийг одоо гоё хүргэлээ шүү дээ тийм. Цаана үнээр амттай байлаа. За их сайхан мэдээллийг бас хүргэлээ. Та нартай ажлын амжилт хүсье. За баярлалаа. Энд ч гэсэн ажлын амжилт хүсье. За тэгээ үзэгчд маань дэлгэцний дор байрлаж байгаа хос төв мэрэгжлийн сургалтын төвийн утасны дугааруудыг тэмдэглэж аваад өнөөдрийн турш үзэгч та бүхэн маань хэдэн цагаас ч холбогдсон 20% хөнгөлтийг эдлэнэ гэдгийг битгий мартаарай. Тэгээд ялангуяа солонгос хэлний багш маань өнөөдөр ирсэн учраас солонгос хэлний тал дээр бас төлхөө ярилцлаа. Бас солонгос хэл сурах одоо ерөөсө бүхэл сугаар солонгос тэгэл K-pop гэхээр нөгөө хүүхдүүд бол K-pop-оор амьсгалж байна тий. Тэгэхээр ерөөсө солонгос хэлийг ер нь хүүхдүүд нь их сураад байгаа л да. Тэгэхээр бас багштайгаа очиж тулж харьцаж агаад тэгээ сураарай гэж хэлмээр байна. За тэгээд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За ингээд хоёулаа эргээд студид олцъё тий. За тэгээд эдгээр орон дараа бүгдээрээ эрэг олцгоо.